орон сууцыг тий амьдралд одоо хувийн орон сууц айл эрхүүдэд ингээд бид бүхэн барьж байгаа. Тэгээд тэрийнхээ талаар баяр төр нэлээд танилцуулга хийсэн. Бие даасан одоо энэ цахилгааны шийдэлтэй одоо бэлгэхэд тэгээд та бүхэн тэнд бол л тийм цахилгааны төлбөр, халаалтын төлбөр гэж гарахгүй тийм орон сууцыг одоо ингээд хэрэгжүүлэх, нэвтрүүлэх хямд өмтэй ийм энэ талаараа бол ингээд дэлгэрэнгүй танилцуулга хийсэн. Тэрийг одоо ингээд одохгүй 6 сар гаруй бодлын маань ашиглалтанд орох байх. Тэгэхээр найж үзүүлээд хүмүүс одоо тиймэрхүү хувийн орон сууцыг одоо ингээд ашиглаж болох юм байна. Ерөөсөө захилгаан дулаанаар төвийн системээс хамааралгүй. Тийм нөгөө бид нар чинь нөгөө захилгаан л яриад байгаа ш дулаан хоёроо бид бүхэн ингээд хамгийн жишг хэмжээнд ингээд шийдэж чадах юм аа. Тэгээ энэгээрээ бол бидний ингээд хамгийн энэ утаатай тий амьдралын энэ одоо хүнд бэрх асуудлуудыг дарах хөрх энийг шийдчих юм аа л гэдгийг танилцуулсан тухай дээр. Өнөөдөр 2026 оны 1-р сарын 22-ны өдөр 2025 оны 6 сар цэс эвчтэй хурал хийхдээ хурал дээр баярлалаа одоо ингээд манай энэ хөтөө хүмүүсийг нэслийн хөтөө гэр хороос давах ийм загварын байшинг хийж үзүүлнэ гэж цэс эвчт маань амласан санаж байгаа. Тэгээд тэр амлсан ёсороо загварын байшингаа бариад 200 м тавдраа 2 давхар энэ байшинг бариад тэгээд энийг бол сэргээгдэх хэрчим өчээр ингээд өнөөдөр хадаачаад суужээ. Тэгэхээр энэ өмслийн хүүтний одоо байсан байшин хангалттай 33 градус дэвшсэн. Ингээд давж одоо өнөөдөр Улаанбаатарт ингээд тог тасарцсан. Тоггүй чинь байгаа. Энд ийм бүх тогтойгоо дулаахан байж. Тэгэхээр энэ жишгээр гэр хорооллыг өөрчилсөн цаг бид бол утгааны асуудал болох юм аа. Тэгээд энэ ястагвар гайхамшигтай байна л да. Ягаад гэвэл энэ цахилгаанаас хамааралтай ингээд балараад байна шүү дээ. Гэтэл энэ чинь ингээд 5 толгой төвшөөд 2 тэрбум үрж юм гэж шүү дээ. Тэгээд утаатайгаа хэвээрээ томын тасарсан хэвээрээ. Бид тэр 2 тэрбум төгрөгийг биш шүү дээ. Шууд гэр хорооллын 2 их 80 нэг айл 2 их 80 тэрбум гэж андарч 2 их 80 төгрөгийг гэр хорооллын айлуудад өгөхөд биш шүү дээ. Нэг айлд 10 сая 10 сая төгрөгөөр энэ дулаана сэргээгдэх шийдэж болж байгаа болох юм байна. Тэгээд энэ бол бүр яг амьдрал дээр нь ингээд батлаад нуцаад өглөө шүү дээ. Ер нь сэргээгдэх чиг болж ашиглаад маш гадаж бол тийм үгүй юу гэж асуудлууд яг нэлээд маргаантай асуудал гэдэг шүү дээ. Зарим нь хэрэглэгээр ярьчих юм чи хангаа явуулнаа. Хангаалтыг шийдэж чаддгүй маа гэж ярьдаг. Нарийн цацаг аль хэдэнтэй нэгтэй зөвхөн зарж өндөртэй байдаг. Ерөнхийдөө Улаанбаатар утгааг болцоотой ямарч бараг задлаа байна. Яг л 200 м явдаг 2 давхар байшин дээр хийж байгаа байх гэдэг. Ер нь л дундаж айлууд 200 м явдаг байшин хангалттай амьдч байгаа гэж бодож байгаа. Тэгээд тэрнээс доошоо тийм ээ 200-аас дээшээ 300 400 юм бол тэр бол арай өөр төгшөөр шийдэх байх. Тэр нэг эдийн засгийн болцоотыг багтаа. Тэгээд ингэж үлдээд ийм 2 давхар байшин Япон инженерийн зөвлөгөөгөөр барьсан. Япон инженерийн зөвлөгөө. Тэрний яа тийм дулаан алдагдлаа 1.8 ямар ч дулаан алдагдахгүй гэсэн. Дулаан алдагдлаа. Би төмөр каркасаар хийсэн. Тэгээд тэр Японы инженер зургийг гаргаж өгөөд яг ийм л хийх юм бол улаан алдагдчихгүй байна. Улаан алдагдчихгүй байж зэрэг хэрчим 100% болцоотой гэсэн. За ингээд энэ байшинг бариад зэрэг хэрчимчээр би Японоос нарны 36 панел 960 ваттын 36 панел тавьсан. Нэлээд өндөр тооцсон. За Монголын хэдэн чинь одоо 40 харчдаг хэцүү гэж тооцсон. Тэгэхээр одоо 18-ыг хэрэгсэн. 18 нь огт хэрэгдээгүй. Огт цанхаагүй. 18-аар нэвж байгаа. 18-аар нь яваад ихэд одоо манай гэр өдөр бол 47 градус болчихдог. 47 градус шүү. Нэмэх. Дээшээ гараад үлч бодно. Одоо энэ бол 25 градус. Ойрын өдрүүдэд нэг асар хүүтэн байгаа шүү дээ. 45 градус үлж байгаа, 40 градус үлж байгаа. Энэ бол ямар ч асуудал байхгүй. Ер нь тэр хүүтнийг мэдэрсэнгүй. Тог тасалж явж чи тог тасалсныг мэдсэнгөө.
эрчим хүчний хөгжлөө тог тасарсан би мэдэхгүй нэг жиг юм чинь. Тийм. Тэгээд ийм хөө байдалтай болж чинь энийг загварын байшин гэж үзэж байгаа. Гэхдээ одоохонд энэ дээр өшөө хийгээ сайжруулаад хийх юм зөндөө байна. 200 м квадратын болох юм байна. 100 м квадратаар ямар болдгийг, 80 дээр ямар болдгийг, өшөө 64 дээр ямар болдгийг гэдгээс одоо гарч ирж байна. Мэдээ зарч багсна. Ийм бол бид нар бол ямар нэг юм дээр бодлоо яриаггүй. Ягаад гэвэл ингэж болдгоо гэж бид нар ярьчаад хийгээгүй биш. Яг хийдсэн. Үзэж болно, харж болно. Бүх юмнууд нь ингэ байж байна. Одоогийн байдлаар тог тасарсан байж байна. Тэгвэл 27 градус байж байна. Нэг давхартай 33 градус. Тэгээд бол би одоо нэг боломжийн ангилалтай энэ төгсний бүх юм хэрэглэе. Халуун уус одоо юу гэдгийг бүх юм ажиллаж байна. Одоо ингээд ийм байж болох юм байна гэдгийг л одоо харуултаа одоо ингээд ийм бороо ийм ботхон ийм одоо юм маш годыг маш олноор барай. Энэ Улаанбаатар хотын та хайрлагаасаа гэж бодож байна. Энэ дээр жоохон ч гэсэн өмгийн тосны хэмжээний ч гэсэн тос нэмэр болчих юм уу гэж бодож энийг хийсэн л. Тэгээс ингэж байгаа шүү дээ. За айлууд чинь нэг 45-аас 60 м квадрат гэж орсон. Маш өндөр үнээр авч байгаа шүү дээ. Тэгж хаад гэр хороод одоо өөрийнхөө өссөн квадратаар өссөн духтаа амьдэрч болж шүү дээ. Энд чинь ингээд одоо ной бүх юм сан бүх юм нөгөө дэд бүтцэн өөрөө шидсэн. Би даасан. Яг захилгаа аваагүй 10 сард нэг төлөлт хийсэн чинь захилгааны зам 2 сая гэсэн тийм. Тэгэхээр тэрийг сэргээтгэхийн оруулаад тэгэл 36 мянга. 36 мянга. Тэр нэг төгрөг гарсан бай. Уус нь ингээд твисттэй холбогдсон дандаа мөнгө авах юм биш. Чөө мөнгө төлөх биш. Тэр ингээд нөгөө шууд ингээд төвийн систем руугаа илүү захилгаанаа зардаг болов танах бол одоо ингээд ерөөсөө сард бол юу зүгээр 3-4 сая төгрөг яваа. Яг зүгээр төвийн шугамлаа яг сайн нэг яг хосын дарга шийдвэр гаргаад төвийн шугамлаа орчин хүчийг дуудаж авчаад ордосч болдог гэж тийм ээ. Өвөл би бол төвийн шугамлах бодож авах бэ. За доллараар ихтэй 3 сар юм уу 4 сараар ч юм уу цагаан сарын дараагаас ч юм уу манай төвийн шугамлаа нийлж болно. Гэтэл энэ бол ганцхан аяг гэж хүнийг өгч байхгүй юу. Бүх айлуудад ийм боломжийг олгоод ногоон зэлэг хангалттай өгөөд ийм байшинтай болох боломжийг олгочих юм бол ястай жинхэнэ утгаараа нөгөө зуны үлрэлт нөгөө эрчим хүчийг Монгол бас экспортлох болно шүү. Жинхэнэ экспорт. Яг тэгвэл 100 халаалт ирэхгүй шүү. Халаалтандаа зөрүүлж тэнийг хэрэгжилж шүү. Тэгээд ч 20 кВт дээр одоо нэг айлыг 20 кВт-аас илүү болохгүй гэдгээс өөрчлөлт хэрэгтэй болов гэж бодож байгаа. Нэгээр 50 кВт 100 кВт тэр яг хэдийг өгч чадж байгаа тэргүүрээ өгөх л. Тэр хэмжээр нь бас хэрэгтэй. Манай чих том хөршмөр байна шүү дээ. Ачаас нь 100 шүү дээ. Сэрүүс сүйлэгч хамаг эрчим хүч зарцуулдаг. Яг бид нартай тохирж байгаа. Тэрс нь өөрсдөө ашиглаад 100 биш зарч. Тэг одоо экспорт болох юм байна. Болох юм байна гэдгийг бол би мэдгээд байгаа. Харин тэрийг бол улс зүгээр бодлого дэвших хэрэгтэй. Ард түмэн чинь өөрсдөө хийчих юм биш үү? Тэр улсын дэмжлэггүйгээр өөр бодлогын зөв гаргацсан нэгэд өгч юм ард түмэн өөрөө хийж өөртөө юм авчид илүүдлэг өөртөө өгч чинь тэгээд ингэж явах болцоотой юм байна. Ерөнхийдөө яг би 200 м квадрат байшин байсан. 200-аас илүү болсон. Ер нь одоо хотод нэг 3 өрөө байшин авах бол 200 сая авч чадахгүй байгаа. Ер нь авч чадахгүй дээ. Тийм учраас өөр айтайхан эрүүл газар, утаагүй газар 200 м квадрат байшин 200 саяар барьчаад тог өгөх хэрэг юу ч хэрэглэхгүй. За одоо хэрэгжилж байгаа зарлалд юу гард юм бэ? Одоо нэг Univision-ийн төлбөр гардаг баг. Ус чинь хүний утга аваад хэрэгжилж байгаа. Ямар ч асуудалгүй. Тог нь өөрөө сэргийлэгч хүчээр гаргачих чинь. Одоо бохирч яаж нэг септик рүү өөрөө орчиж штэ тийм ээ. Ямар ч тийм одоо бохир тийм зам. Тэгээд хотод байшин байдаг бол яадаг штэ. 100 нэг усан дарахтаа ус тасраад гадаа ус дорч чадахгүй болчихдаг штэ. Тийм байхгүй. За 100 байж ч 100 нэг зарим нэг бороотой хүүтэн өдөрч гэр зэврэг болоод халаач гэж болдгоо штэ. Тийм биш. Гэтэ температураа тавиад цаасаа өдөртөө хэдэн градустай тавих гэдэг халаач штэ. Ийм байдлаар ороход тэр дэмээ нэг одоо хотын төвд шамбаарлсан одоо 50 машин тавих газар олдохгүй газар байхаасаа ингээ явчихвал хамаагүй ашигтай тэгээд урсгал зарц байх болчих жоохгүй. Энэ л орчмоор яг утаа байхгүй болт юм байна. Сэргээг төвчм хүч ашиглаад төвчм хүчний ачигдлын амьдж болт юм байна. Энэ аман
Өчигдөр их бид тогтсон. Өчигдөр 7 цагаас тасраад одоо болсон. Ирээгүй шүү дээ. Тэгэхээр манайх нь ганцаар гэрэлтэй байдаг шүү дээ. Би юу гэвэл сэргээх хэрэгчийн хүчний зөв шийдэл хийсэн байна. Зөв менежмент хийсэн байна. Одоо тэгээд ингээд энийг харин яаж ажил болох вэ? Яаж явуулах вэ? Улсууд яаж энийг зөв менежментээр иргэдэд хүргэх үү гэдэг асуудлыг хийх. Ер нь одоо ингээд 26 онд ингээд утаанаас салж болов юу гэж бодож байна. Утаас Харин ерөөсөө танаас салах чинь ер нь нэг айл дээр ингээд утаас салж болж байна. Улс орн чинь нэг айлаас бүрддэг шүү дээ. Энэ айлууд бүгд зэрэг хангаж ороход нөө 26 3 сарын дотоос шүү дээ. Утаа асуудал биш. Утаа бол проблем биш, асуудал биш, шийдэж болох асуудал биш байхгүй юу? Зүгээр л технологи зөв бол зөв дэмждэг байх хэрэгтэй. Тэгээд зөв юм зөв програм хийдэг. Тэгвэл одоо ямар ч асуудал. Тэгээд утааг бол би их тийм асуудал биш удаа биш. Ирчиг хүчний энэ одоо утгатай асуудал биш. Таавар асуудал биш. Ягаад гэвэл мар гэж юм энэ дэлхийг тэгээд угаацуулаад яваад байгаа шүү дээ. Тэрний өчүүхэн эсгийг бид наваад ашиглах юм бол энэ бол юу болчих вэ? Ирчиг хүчнээр ажиглах утааны ажиглах болж шүү дээ. Тэрийг зөв авъя. Зөв технологи бий. Ямар ч асуудалгүй. Харин тэн дээр хүн сурталчилт олчих хэрэгтэй байхгүй юу? Одоо би төвийн шугамдаа үзүүлэх бол сэтгэх. Анаач хөөс дан хамаас хөөс гэж одоо одоо ч хүйтэй байгаа хат даарч ш удаа байх нь бүхэдээ даараад байх нь тэгээд хөөс очиж 24 тавтай. Одоо ийм одоо 200 м квадрат эдийг бол жижиг жилэхгүй. Монгол байж штэ тий. Тэгэхээр бол хүмүүс ингээд гэр дотроо хөл нүцгэн яваад тэгээд бодволтойгоос үжиг гэдэг бол энэ асуудлыг шийдчихлээ гэж үзэж байгаа. Гэхдээ ажлынхаа 75% эзлэж бодож байгаа. Өлсөн 25% шинэ технологиод нэвтрүүлнэ. За одоо ингээд тийшээ гадаа доктор юм ийшээ тийшээ явуулаа штэ тий. Тэгээд утснаас гэрээ хэдэн градус байдаг хөө. Алиг унтраах уу яг бүх асуудал шийдэж болж байгаа. Манайгэр өнөөдөр хичнээн киловатт ирчих биш хэрэгжилж байна. Нарнаас хэдийг авч байна. Алаалтандаа хэдийг хэрэгжилж байна. Системдээ хэдийг хэрэгжилж гэдэг чинь аппликейшн үзчихэж байна. За халуун байх юм бол компьютероор тааруулчихна. Үүдэн байх юм бол нэмчихнэ. За бүр хэмжээнд бол бүрийг гадагшаа ч юм уу хөдөө орнууд энэ төр юм байна. Температураа бууруулаад 10 градус юм уу нэм харуур болгочих шүү дээ. Тэгээ 10 градусд ямар нэгэн систем өстө бүлдэхгүй шүү дээ. Тэгээ нарны бактери хэмнээд байж байгаа байхгүй юу? Тэгээ хот руу ойртой дэрхтэрээ ч юм уу нэг 100 км 200 км-ийн цаанаас үрчээ нэмчин ороод дахид удаахан болчихсон. Ямар одоо галын аюул байна уу? Гэргээ өөрөө хянчин. Булгаа дээр аюул байна уу? Тайврыг нараар ажилтдаг камер тавьсан байж байна. Гадна талын гэрэлтүүлэг яаж байна? Бас нарны гэрэлтүүлэг тавьсан байж байна. Бүх юм хинчиж болж шүү дээ. Одоо дэлхий дээр бүх технологи зүгээр ав ашигла. 10 орд их сургууль нэг хардвер менежмент гэж шинээр гаргасан шүү дээ. Юу ч хийх хэрэггүй. IT-гаар энэ тэмцлийн шилдэг юмнуудыг авчираад хийчих. Шинээр гаргасан Samsung-ыг гаргасан. Тэгтээ дэлгэц нээлж ирэх шүү дээ. Асхтай Samsung гэж асчаад дараа нь LG гэж гаргасан байхгүй юу? Тэгээд Samsung LG-ийн дэлгэцийг авч ашигладаг шиг бид нар бүх юм дээр дэлхийн хамгийн шилдэг юмнуудыг аваад ашиглаад тэрэн дээр өөрсдөө босраад дэлхий дээр байх цааш юм хийх хэрэгтэй. Түүнээс энэний дэлгэцийг бид нар хийх гэж хэрэггүй даа. Тэчээ бид нар цааш нэр пар хийх гэж хаан гой парыг чи тэрийг ажиллаад өөрсдийнхээ шингэн мэнгийн ямар шингэн гэж яад гэдгийг бид нар бодох хэрэгтэй байхгүй юу? Тэгээд байлаа гарах хэрэгтэй. Дэлхийн хамгийн шилдэг, хамгийн балиас хамгийн шилдэг энерги хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр хам яаж ашиглах вэ гэж шийдэх. Одоо зал Монгол залуучууд гэл хийдээс юм очиж шít. Энийг далимдуулаад хэлэхэд Монгол залуу би бас бензинийг тэгж боддоггүй юу? Хэн дуртай нь оруулж ирээгээд хайчих юм бол залуучууд ч аюул 500 төгрөгээр 92 аваарыг зогсож шүү. Тийм хүмүүс байна шүү дээ. Энэ бараг ямар аргаар яаж юм хямдхан авчирдаг юм бэ гэж тийм юм чиж шүү. Тэгээд одоо тийм л боломжийг олгох хэрэгтэй байна. Бензин дээр зэдлэх, гэрчиг хүчтэй зэдлэх юм дээр. Тийм бол бидний асуудал биш шүү. Таан зараатайгаа тэр мөнгөө таг арилгыг гэдэг залуучууд тараагаад өгч. тийм. Яс айдагт ингээд за энэ үйл асуудал шийдэр ингээд тэгвэл зарцуулж шүү. Тэгсэн би хоёр их найд үргэлж авцгаа төшрөө өгж байгаа.
Утаудын төлж байгаа. Айлуудаа 10 саяар гоогод өчтсөн. Арчмарчтай болчих. Нүрс төлөхгүй шээ. Тэгээд болоод асуудал үүсдэг шин. Тийм. Одоо тийм гаргалгаад байх юм. Тэгээд одоо болж байна. За. Эсвэл үл сонирхгүй. Сонирхол ямар систем байгаа юм. За, энэ систем байгаа. Энэ системд энэ дөрвөн модуль батарей байгаа. Энийг Монгол залуучууд өөрсдөө хийсэн. Монголд үйлдвэрлэсэн. Энийг надад энэ инвертер өгсөн байж байгаа. За одоо гаднаас тог хэрэг байна. Тог байхгүй. Энэ зааж 0. Гаднаас бид 0 байхгүй юу? Нарнаас 255 болж тавьчих. А манай хэрэглэгээ 4.4 кВт. За нар 4.1-ийг өгч чинь манай хэрэглэгээ 4.4 кВт. Гаднаас ямар ч тог аваа. Ингэж явчих. Энийг бол Монгол залуучууд хийсэн шүү. За тэгээд тэд температур авчи. За одоо нэг 26 градус. Нэмэх 26 градус. Гадаа 40 градус байгаа шүү. За одоо хоёр давхар бүр. За хоёр давхар дэрсэн байна. Хоёр давхрын коридор 27.9 байна. 27.9. Тэшгээ нэг өрөөрөө. Энэ бол хадгалсан. Энд 33 градус байж. Энийг хараад ингэн бодлаа. Энд 33 градус тааж. Энэ ингээд бүр 33 градус. Тэгээд энэ маш халуун байгаа учраас хөшгөө хаацсан. ингээд оймстай л явахаас энд бол ерөөсөө юм өмсөх боломж. 100 ч одоо нэг 30 градус ч их халуун байдаг гэсэн. Яа тэгээ хөлс гараад л. Энд бас 33 градус. Энэс гадна бид энэ нарны панел тавиад тэгээд батарей тавиад инвертер тавихыг бас тийм бүх шиг биш бодоод байгаа шүү. Энэс маш ямтхан шал өөр аргыг одоо бид төвшиж байгаа. Манай залуучууд төвшиж байна. А ер нь бол энэ хавар ихэд тусчих واخ. Тэгэхэд одоо энэс өчнөө илүү үрш ашигтай шин шийдэл гарч ирнэ. Маш ямтсан. Тэр шийдлүүд дараагийн шийдлүүд байгаа. Бид нар зүгээр за энэ болчлаа гэж байгаа юм биш. Гэхдээ нарны панелийг бид нар Японоос аваад, инвертерийг Японоос аваад, батарейг Японоос аваад, хүний имийг нийлүүлээд энэ тавиад ажиллана гэдэг бол бас нэг талын бас хэцүү. Хүний юм дороод шүү дээ. Тийм учраас Монгол инженер Япон шиг гэсэн Монгол залуучуудын бодол шиг гэсэн шинэ инновац гаргаж ирж байгаа. Тэгэхээр энэ шийгээд бид нар хий. Гэхдээ нарны батарей, нарны инвертерс олон дахин ашигтай олон их хямдах. Тим технологиг 26 онд цааш нэ гаргаж.